Энэ гурван сэд мэргэжлэр хот хөдөө хувийн болон төрийн сургуулиудын хооронд асар их ялгаа үүссэн. Боловсролын залбар өөрөө нийгмийн ялгаатай байдлыг үүсгдэг болсон энэ цаг үед санхүүгийн боломжтой, эрх мэдэлтэй, танил талтай мэдээлэлд ойрхон нь давуу байдлаар суралцдаг бос. Хүүхэд бүрдэд тэгш гараанаас суралцах нөхцөлийг бүрдүүлэх, хүн бүрд чанартай боловсрол эзэмших боломж олгох, боловсролын чанарын ялгааг арилгаж дэлхийн түвшинд суралцах өрсөлдөх чадвартай ирээдүйн боловсон хүчнүүдийг бэлтгэх нь өнөөгийн төр засгийнхны нэн тэргүүний зорилт юм аа. Энэ үднээс төвийн бүсээ сонгогдсон улсын хурлын гишүүн Ажуулдвар Эрдэс баялагын сайд Цэвэг Доржин Туван, улсын хурлын гишүүн Сүхбаатрин Эрдэнэболд, Далайн Батбаяр нарын гишүүд хамтран өөрсдийн байгуулсан сангаар дамжуулж боловсрол эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт хийхээр зорж байна. Дараагийн агсан түвшний боловсрол эзэмших эхлэх гэж байгаа энэ залуучуудаа илүү анхаарч энэ залуучуудаа илүү хөрөнгө оруулах юм бол одоо хөгжил гардаг юм байна гэдэг нэлээд олон номнууд энэ хөгжлийн хаамтлагыг судалж байгаа судлаачид бол нэлээд гаргацсан мэт юм л шүү дээ. Анхын одоо боловсролыг дэмжих, эрүүл мэндийг дэмжих Туван сан гэдгийг санаачлах болсон учраас яг энэ одоо Батбаяр гишүүний ярьж байгаачлан ерөөсөө бүх юмны эхлэл боловсрол дээр байна. Одоо нөхөр нэгдүгürt нэрс газар зүүн байрлалаасаа болдгоо юм байна. Тэ хоёрдугаарт нь юунаас болоод байна гэхээр энэ донд нь боловсролын ялгаа байгаад байна гэдэг нь харагддаг. Улс төрийн тогтолцооноос хамаарат гэдэг. Тэгэхээр бид нар энэ чинь юу ярьж байна гэхээр боловсролын түвшний тухай ярих болчихж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар боловсролдоо анхаарах юм бол хөгжил байгаад байна. Боловсролдоо анхаарах юм бол бид нар заавал энэ хүүтний удирдалтай лэндлок эсвэл хоёр хүн хөрштэй гэсэн бидний одоо сул талууд маань дахиад бид давуу тал болох боломжтой болчих юм билээ л. Нэг хүүхэд ерөнхий боловсролоо эзэмшээд яг одоо бакалаврын боловсрол эзэмшихтэй маш сайн чанартай зөв боловсрол эзэмшчихвэл тэр хүүхдийн одоо амьдралд насан туршийн одоо хөрөнгө оруулалт болж байна. Тэгэхээр энд нь тусдын болох үүднээс энэ одоо боловсролыг дэмжих хөтөлбөрийг анх санаачилсан. Тэр нь боловсролын асуудал гэдэг чинь өөрөө хүний эрхийн том асуудал. Ялангуяа одоо Улаанбаатар хотод 700 мянган хүүхэд 1-12 дугаар ангид сурч байна. За энэ дотроо бол 14 мянган гаруй хүүхэд төгслийн бэрхшээлтэй байна. Одоо яг сурж байгаа хүүхдүүд дотроос дээрэс нь хөдөө орон нутгийн боловсролын хүртээмж хотынхоос хол илүү хоцорсон байна. Тэгээд энэ утгаараа бол нөгөө ирээдүйд энэ нөгөө сайн сайхан нийгэмд амьдран, шударга нийгэмд амьдрна гэдэг чинь өөр нөгөө хүй шүүхөд тулахаас өмнө зүгээр л энэ боловсролын чанарын ялгааг л байхгүй болох ёстой гэсэн. 2004 оноос Туван сан, Эрдэнэболд сан хамтарч 40 хүүхдэд боловсролын тэтгэлгийг олоод байгаа бөгөөд энэ жилээс Туван сан, Эрдэнэболд сан, Далайн Батбаяр сан хамтарч төвийн бүсийн хүрээнд үйл ажиллагаагаа өргөжүүлж дунд сургуулаа төгсөж байгаа хүүхдүүдэд дээд боловсрол эзэмших боломжийг олгох, санхүүгийн хүндрэлгүйгээр суралцах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс Төв, Сэлэнг, Дархан уул аймгийн 100 хүүхдэд сургалтын тэтгэлгийн дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулж байгаа юм. За миний би 2008 оноос эхлэн боловсрол эрүүл мэндийг дэмжих чиглэлээр залуучуудтайгаа хамтран Туван санг үүсгэн байгуулсан. За энэ цаг үеэс хойш эрүүл мэндийн чиглэлээр нутгийн одоо ард иргэдэд эрүүл мэндийн үзлэгт хамруулах. За мөн одоо Төв аймгийн сурагчдаа ихтэй сургууль сурахад нь дэмжлэг болох үүднээс сургалтын одоо тэтгэлгийг зарлж явуулж ирсэн. За өнөөдрийн байдлаар одоо 300 гаруй хүүхэд бас энэ одоо сангийн тэтгэлэгт маань хамрагдаад явж байгаа. За мөн одоо гадны дотны гадаадын олон одоо ихтэй сургуулиуд руу аплай хийж эхнээсээ бас нэлээдгүй хүүхдүүд маань суралцж байна. Өвөр Монголын үндэсний их сургуульд эрүүл мэндийн мөн одоо бусад чиглэлээр 10 гаруй хүүхэд бүрэн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаад сурч байгаа гэдгийг бас энд хэлэхэд таатай байна. Сурч байгаа гэдгийг. Та бүхэнд Цэвэг Доржин Туван сан, Далайн Батбаяр сан, Сүхбаатрин Эрдэнэболд сангаас хамтран хэрэгжүүлж байгаа боловсролын хөтөлбөрийг танилцуулж байгаамаа. Далайн Батбаяр сан маань мөн энэ тэтгэлэг энэ хөтөлбөрт бас элсэж орж байна. Ингээд 2025-аас 2026 жилийн жилд шинээр элсэн орж байгаа оюутнуудаа, төвийн бүсийн оюутнуудаа нийт 100 оюутныг шалгаруулан тэтгэмж олгохоор шийдсэн хөтөлбөр эхэлж байна. Өнгөрсөн жил тойргийнхоо 69369 1-ээс 12 дугаар ангийн хүүхдүүдэд захиалагдсан. Тэгээд тун удахгүй төгс ангийн дүнэр маань
СТ ерхий шалгалтаа өгөөд бидний тэтгэлэг хөтөлбөрт хамрагдаарай гэж урья. Та бүхэн тунгуудахгүй Есийн шалгалтаа өгнө. Есийн шалгалтын чинь үеэр манай одоо тусгаалсан багш нарын баг очиж та бүхэнтэй ярилцлаганд орох болно. Тэгээд ярилцлагандаа та бүхэн хамрагдаарай. Энэ 2025 онд төгсөж байгаа ерхий боловсролын сургуулаа дүүргэж байгаа дүү нартаа зориулаад амжилт хүсмээр байна. Амун цаашдаа мэрэгжлийн зөв сонгороо ахаа цаашдын амьдралд нь энэ алхмаа зөв тавиараа та бүхэн минь сайхан байгаараа гэж хүсье. Боловсрол бол улс орны хөгжил дэвшлийн үндэс юм. Эрдэм боловсролтой эрүүл ширэг бий болдортой их хуримч иргэн бол Монгол улсын ирээдүйн баялаг бөгөөд үнэт зүйл юм. Хойч үеийн хүн төрөлхтний хөгжил дэвшилтэд хөл нийлүүлэн алхаж чадах үз эрдэм боловсролтой их орно гэсэн зүрх сэтгэлтэй иргэн болон төлөвшүүлэхэд та бидний үүрэг хариуцлага дэн чухал билээ. Бидний хийц заах бол хөгжлийн гал бадарна гэсэн үг байдаг. Есийн шалгалтанд өндрөөс өндөр амжилтыг хүсэн өрөө та бүхэн хүссэн мэрэгжлээрээ сурах ихтэй сургуулийнхаа урилгыг хүлээж авна гэдэгт итгэлтэй байна. За, эрхэм дүү нартаа амжилт хүсье.